Самбайцхан итгэлийн ахын дүүсээ тэгээд дахин шинэ өглөөний минь та бүхэндээ хүргэе. Тэгээд өнөөдрийнхөө өглөө орохоос өмнө Бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа. Шинэ өглөөний төлөө, энэ өдрийн төлөө танд талархаж байна. Их эзэн минь та өглөө бүр өөрийн үгтэйгээ хамт байж биднийг үгээрээ чиглүүлж, урам зориг өгч, үгээрээ биднийг ятгадагт баярлалаа их эзэн. Тэгээд өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдөр Иоанна номын 3 дугаар бүлгийн 1-6 дугаар эшлэгийг бүгдээрээ үзэх болно. Тэгээ би эндээс уншиж өгье. Эзний үг Иоаннад 2 дахь удаага ирж, босоод их хот Ниневе руу очоо. Миний чамд айлдах тунхаг л гэжээ. Ингээд Иоанна босож эзний үгийн дагуу Ниневе руу яв. Ниневе нь 3 өдөр туулах их хот байлаа. Тэгээд Иоанна нэгэн өдөржин хотоор алхан явж хашгиран 40 хоногийн дараа Ниневег хөмөрөх болно гэвэ. Тэгэхэд Ниневегийн хүмүүс бурханд итгэжээ. Тэд мацаг барил зарлаж хамгийн томоосоо баг хүртлээр таар оров. Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр Синтигээсээ босоод нөмөргөө тайлан хаяж таар нөмрөн үнсэн дээр суваа гэсэн. Амен. Бурхан Иоаннад Израилийн дайсан болох Ассирийн хаант улсын нийслэл рүү Ниневе руу явж түүний гэмшилд тунхаглахыг түнд тушаадаг байгаа. Тэгээ Иоанна тийш очиж Бурханы гэмшлийн мэдээг дамжуулахыг эхлээд хүсдэггүй. Хэд хэдэн явдлын дараа Иоанна тийш явсан бөгөөд эцэст нь түүнийг дамжуулсан мэдээ биелээгүүд бас дурамчхан ийм аашилдаг байгаа. Бурхан инэрл хайр уучлалын бурхан тул өөрийнх нь ард том дайсагнагчдыг хүртэл Бурхан шийтгэхээс зайлсхийж мөн тэднийг хайрлахыг чухалчилдаг байгаа. Тэгэхээр эртний Ниневе бол нэлээд том хот байсан. Саяны уншсан хэсэгтэр болохоор 3 өдрийн турш алхаж очих тийм алс зайтай. Тухайн үед бол нэлээд асар том юм хот байсан талаар гард дурддаг байна. Тэгээд ер нь хүчрхэг харагдаж дотроо мөн завхарсан гэм нүгэл нь ихсэн шудраг бус явдлаар нэлээд их тийм шудраг бус явдал нэлээд их байсан тийм газар байсан байна. Тэгээ бурхан Ниневег хэрэгэ гимшихгүй бол энэ гимт үйлдэлээсээ ирэхгүй бол устгах талаар 40 хоногийн дотор устгах талаар ингээд Иоаннагаар дамжуулан өөрийн иш үзүүлэгчээр дамжуулан тунхагладаг ийм түүх гардаг байгаа. Тэгээ Иоаннагийн түүхийг бид ихэвчлэн ер нь Иоанна дээр тулгуурладаг. Иоаннагийн дуулуургүй байсан, эзнээс тухтаасан, тэгээ халимны хотоодонд 3 хонсон энэ зүйлээрээ дуулуургүй байдлын талаар бид нар ихэвчлэн үздэг боловч яг үндсэндээ бол бас Ниневег энэ эзний рүү эргэж Ниневегийн гэм нүгэлтэй хотыг гэмшилд эргэх тал руу бас харуулсан энэ зүйл бас гардаг байгаа. Тэгээ эзний үг Иоаннад ирсэн. Бурхан Иоаннад зөвхөн өөрийн хүсэл бодлыг биш харин миний чамд айлдах тунхагийг Ниневед хүргэе гэсэн. Ниневе рүү очиж миний үгийг тунхагл гэж эзэн тушаасан байгаа. Тэгээ Иоанна мэдээж эзний үгийн дагуу эзний тушаалыг тунхагладаг. Тэд Бурханы үгийг сонсоод итгэж мацаг барьж таарамсан эзний өмнө гэмшин ирдэг талаар бас сая гарсан байна. Тэгээд Ниневегийн эренгийн ардууд гэмшилд ирэхээс гадна бүх хүмүүс гэмшилд ирсэн. Тэр байтугай эзний өмнө хаан нүртэл гэмшилд ирж таарамсан элсэн дээр суудаг талаар ингээ гарсан байна. Тэгээд энэгээр юу гэсэн бэ гэхээр эзэн бүх улс үндэснийг аврах хүсэлтэй байдаг. Хүн болгон хаанаас ахуулаад ард иргэн бүх хүн эзэн дээр эргэж гимших юм бол тэр бүх хүмүүсийг эзэн хайрлаж аврал дагуулдаг юм а гэсэн ерөнхий том утгыг харуулж байна. Бурхны үг амьд мөн хүчтэй. Нэг хүний тунхаглаар Иоаннагийн тунхаглаар бүрэн бүтэн хотыг гимшилд авчирсан, мөн авралд авчирсан байгаа. Илгээсэн хүн хэрвээ бурханд дуулуургүй байх юм бол эхэндээ зугцсан Иоаннагийн 2 дахь удаагийн дуулууртай байдал нь авралын сууг болж байгаа. Тэгээ бид нар ч гэсэн ялгаа байхгүй эзний дуудагдсан, эзний сонгогдсон итгэгч хүмүүсийн хувьд бидний эзний үгийг тунхлаж, эзний авралын сайн мэдээ тунхласнаар тухайн хүмүүст маань бас авралд ирдэг. Бүхлөтэн хот биш ч гэсэн бидний ярьсан хүн болгон авралд ирэх ийм боломжтой юм а гэдгийг бас харуулж байна. Бурхны өршөөл бол хүн болгонд өршөөл нэгүсэл хүн болгонд байхыг хүсдэг. Ниневе бол Израилийн дайсан Ассирийн ийм нийслэл хот байсан. Бурхан тэднийг аврахыг хүссэн. Энэ Бурхны хайр зөвхөн нэг үндэстэн биш,
бүх хүмүүс чиглэсэн байна гэдгийг харуулсан байгаа. Бурхан бас шууд сүйтгэхийг хүсдэггүй, харин хүмүүсийг эргэж эргээсээ гим нүглээсээ ухаараасаа жинхэнэ Бурханыг ойлгоосоо гэж хүсдэг байгаа. Хүмүүсийн гимшил эзэн рүү эргэх мөн хүмүүст сэргэлтийг бас авчирдаг байгаа. Тэгээ үндсэндээ бол дуулууртай байдлын талаар бас энэ та харуулж байгаа. Иона эхлээд зугцсан ч Бурханы дуудлагыг хүлээн авч Бурханы яг тушаалын дагуу авралын зам болсон байгаад нэгүслийн боломж үргэлж байдаг. Бурхан нүгэл тортыг ч гэсэн өршөөсөнтэй адил биднийг ч гэсэн нэгүүлсэж өгж авралыг үзүүлэх юм аа. Хэрвээ гэднэр гимшиж чин сэтгэлээсээ буцхад Бурханы шүүлт өршөөлөөр солигддог юм аа гэдгийг харуулсан байна. Тэгээ өнөөдрийн үгийн төлөө талархаж байна. Тэгээ бид нар эзний тушаалын дагуу явж бүх үндэстэнд сайн мэдээ ярьж эзний гимшил рүү хөтлөн дагуулах нь бид Христ гэж бидний өөрийг юм аа. Яг Ионатай адил өөрийг болж таарж байна. Тэгэхээр бүгдээрээ сайн мэдээ тунхалцгаая. Эзний аврал руу хүмүүсийг дагуулцгаая гэж уриалж байна. Тэгээ өнөөдрийнхээ цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна эзэн минь. Эзэн минь тэгээд өнөөдрийн үгэн дээр гарсан тэр бүхэл бүтэн хотыг аварсан шиг Иона бас дуулууртай байж тэр таны тушаалын дагуу таны авралын гимшлийн мэдээ тунхагласан шиг яг тэдгээртэй адилхан бид нар ч гэсэн таны өмнө ирж танд дуулууртай байж таны агуу захирамжийн дагуу бусдад сайн мэдээ тунхаглахад та туслаарай эзэн. Тийм зүрх сэтгэлтэй байлгаж өгөөрэй эзэн. Бид таныг эсэргүүцэх биш, таны үгэнд дуулуургүй байх биш, дуулууртай байж бусдад авралын сайн мэдээ хүрэхэд та туслаарай эзэн. Тэгээд олон хүмүүс бидний бас тунхагласан авралын сайн мэдээгээр дамжуулан таны авралд хүрэх болтугай, таны үнэнд хүрэх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.